Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн бацхан сонсогчдоо манай подкастын 56 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэхүү эргийг ярих хавцад хувийн дүгнэлт, таамаглал болон өөрийн бодлоо оруулдаггүй мөн зүрх судасны өвчтэй жирэмсэн эхчүүд болон подкастыг маань сонсох явцад сэтгэл санаатай тавгуурах юм болвол сонсгоо зогсоогоорой гэж зөвлөж байна. Ингээд өнөөдрийн ярих хэрэг рүүгээ орцгоё. Ярих хэрэгээсээ өмнө та бүхэнд бас нэг мэдээлэл хүргэе гэж бодлоо. Сүүлийн жилүүдэд ерөнхийдөө захин орчинтой холбоотой дээрлэхэлт, дарамт маш их хэрэг гарч байна. Тэгэхээр цагдаагийн ерхий газар ийм Монголын хамтран хүүхдийн эрх аюулгүй байдлыг хамгаалах гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, за тэгээд мөн үе тэнгийн дээрлэхэлтгүй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зорилгоор 365 эвдрээгүй ирээдүг бүтээн аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа юм байна. За бид бүгдээрээ хамтдаа хүүхэд бүрийн нэмсэглэл, аюулгүй ирээдүйн төлөө хүн бүр хичээх хэрэгтэй. Мэдээж өнөөдрөөс эхлээд яг одооноос эхлээд хүүхдүүдэд халамжлаад, ойлголцоод, ярилцаад хамтдаа дээрлэхэлтгүй нийгмийг бүтээцгээе. За өнөөдөр нийтдээ 2 хэрэг ярих гээд бэлдсэн байгаа. Эхний хэрэг нь болохоор нууц амаргаа шатааж алсан гэх хэрэг. Хэргийн товч утгаас эхлээд мэдээлэл хүргэе. Гэмтрэг үйлцэн этгээд нь болохоор Тэмүүжин за хохирогчийг мөнх цэцэг гэж явъя. Тэмүүжин 2024 оны 8 дугаар сарын дундуур шөнө 12 цагийн үед сонгон найрхан дүүргийн тахил тавьцаа хохирогч мөнх цэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаад за түүний бие рүү бензин хасгаж шатаажээ. Энэ үйлдэлийн улмаас мөнх цэцгийн биеийн нийт гадаргуугийн 90-95%-ыг хамарсан хүнд зэргийн төлөгдөлт болон баруун 3-4 дугаар хавирганы хугарал гэмтлүүд үүссэн бөгөөд хохирогч яаралтай тусламж аваад за нэмэргүй нас барсан байна. Хохирогч мөнх цэцэг нь сонгон найрхан дүүргийн тохиолдолт үйлчилгээний газарт ажиллаж исэн. За давхар ажил хийдэг тус чимэгтэй байсан гэж хамтарч ажилладаг хүмүүсийнх нь мэдүүлэгт дурдсан байлээ. Архитарс бол нэг амир хэрэглээд байдгүй, тамхи хэрэглэдэггүй. Хохирогчийн хий мэдүүлэгт нь болохоор хүүхдүүд нь өдөр бүр ээжигээ надаас нэгч гинэ гэсэн мэдүүлэг өгснийг бодвол бас хүүхэдтэй байсан байгаа юм. Мөнх цэцэг нөхрөөсөө салсны дараа 2023 оноос эхлэн Тэмүүжинтэй ерөнхийдөө харилцаатай болж эхэлсэн. За тэр хоёр бол хамт нэг байгууллагад ажилладаг. Хэрэг болохын өмнөхөн Тэмүүжин чимгээлүү залгаад хоёулаа эвлэрий цаашдаа тустай амьдрахаа болио. Маргааш хүүхдүүдийн цэцэрлэг дээр уулзъя гэж хэлснийг бодоход Тэмүүжин эхнэртэй эхнэрийнх нь мэдүүлэг дээр энэ байсан гэхийг бодох юм бол Тэмүүжин өөрөө гэр бүлтэй эхнэр хүүхдтэй одоо мөнх цэцэгтэй уулздаг буюу араар нь тавьдаг болж таарад байна. За ингээд хэрэг болсон өдрийн талаар 2024 оны 8 сарын 27 оны өдөр орой 19 цаг өнгөрч байхад Тэмүүжин ажилласаа буусан. За ажлаа тараад замаараа мөнх цэцгийн хамт ажилладаг хүний машинд нэг асуудал гараад Тэмүүжин машины дугууг нь засч өгч орхиж авах гэтэл чамайг хөргөж өгье гэж тэр дагсан мөнх цэцэг. За хөргөж өгчөөд машины түлхүүр авъя гэж дахиад залгасан байгаа юм. Тэмүүжин дэлгүүрт ороод тамхи 2 лаз пив аваад аавынх руугаа орсон. Харин мөнх цэцэг дахин ус руу залгаад чи хүрээдрээ уулзах хэрэгтэй байна гэж дуудаж исэн. Тэмүүжин такси бариад очиход мөнх цэцэг машинтаагаа оройд чирлээ гэж уурлаад хашгираад за тэр яваар машинтаагаа хаазалж тавьсан. Энэ үед тэр хоёр бол ерөнхийдөө муудалцсан шинжтэй байсан. Тэмүүжин зогсоох гэтэл ерөөсө зогсохгүй болохоор нь машин руу чулуу аваад чидсэн. Машинтаагаа гэртээ ойролцоох газар зогсоод за Тэмүүжин мөнх цэцэг тандан чи гэртээ ороо одоо ороод амар би явлаа гэхэд бол мөнх цэцэг хэрвээ чи явах юм бол би өөрийгөө шатаана гэж хэлж савтай зүйлийг өөрлөгөө цацаад асгаад байсан байна. Тэмүүжин тэр савыг нь булааж аваад шийтцэн гэж мэдүүлэгтээ хэлсэн. За эргэж харахад гал дүрлзэн асаж байсан. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрж үзээгүй. Би ийм зүйл хийгээгүй гэж Тэмүүжин мэдүүлэгтээ өгсөн байлээ. За шөнийн тэг цаг 29 минутанд 102 тусгай дугаарт эхнэр нөхөр хоёрлоо савтай бензин цацаад гал тавьсан гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. За ингээд дуудлага мэдээллийг бол цагдаагийн байгууллагаас аваад цагдаагийн ажилтнууд 10 орчим минутын дараа хэргийн газарт очиход хашааны гаднах замд бүрэн түлэгдсэн хувцасгүй 30 орчим насны эмэгтэй туслаарай гэж орилоод зогсож байсан гэсэн байгаа юм. Энэ бол мөнх цэцэг. Мөнх цэцэг тухайн цагдаад хамт ажилладаг залуу маань намайг шатааж тэр өөрөө бас шатаад зүхтаасан гэж хэлсэн. 103 түргэн тусламж ирж аваад явсан. Харин Тэмүүжин хэсэг хугацааны дараа өөр чиглэлийн түргэн тусламжаар эмнэлэг түргэгдсэн байна.
За зэрэгэлдээ хашааны оршин суугч нэг иргэнээс шөнийн тэг цаг 30 орчимд арх уусан согтуу дээгүүрээ хүнжил шиг зүйл ороосон тэр хүнжил нь цус болсон байдалтай эрэгтэй хүн уцаараа яриулахыг гуйсан гэсэн байгаа. Энэ нь болохоор Тэмүүжин одоо та бүхэнд гэрч нарын мэдүүлгээс хүргэе. За эмнэлгийн ажилтны өгсөн мэдүүлгээс гэх юм бол Тэмүүжин эмнэлэгт хүрэгдсэний дараа мөнх цэцгийн дүүтэй ярилцахад би өөрийгөө шатаагаагүй тэр залуу намайг шатаасан гэж мөнхцөг дүүгдээ хэлсэн байгаа. За хажууд нь эмэгтэй хүн байна уу? Тэр хүнтэй уулзмаар байна гэж бас хэлсэн байгаа хгүй. Тэгэхээр мөнхцөг одоо Тэмүүжингийн ихнэр эмнэлэгт байгаа гэдгийг бас мэдээд уулзмаар байна гэж хэлсэн байгаа юм шиг үлээ. Мөнхцөг ихний хідэн цаг ухаан санаа нь бол эрүүлээсэн дүүнэртэйгээ ярьж гэр бүлийнхнийгээ таньжсэн ингээд шархаад даалгав 2024 оны 8 сарын 28-ны өглөөний 10 цаг 33 минутанд нас оржээ. Одоо Тэмүүжингийн ихнэр чимгээ мэдүүлэхдээ юу гэж хэлснийг та бүхэнд хүргэе. Би 2012 онд Тэмүүжинтэй танилцаж 4 хүүхэдтэй болж исэн. Гэвч 2023 оны сүүлд Тэмүүжин болон мөнхцөг байнга хуцаар ойр дотн харилцаж байгааг анзаарч маргалдаж эхэлсэн. 2024 оны 3 дугаар сард ажлаасаа оройтын ирэхэд Тэмүүжин болон мөнхцөг манай гэрт дотны харилцаанд орж байгаад надад баригдаж байсан гэж мэдүүлэхдээ тайлбарласан байна. Тэгээд хүүхдүүдээ аваад 2024 оны 7 дугаар сарын сүүлээр нийтийн байр түрээсэлж амьдрах болсон юм байна. 2024 оны 8 дугаар сарын 27 оны орой Тэмүүжин залгаад хоёулаа эвлэрээ цаашдаа тустай амьдрахаа болий маргааш хүүхдүүдийн цэцэрлэг дээр уулзъя гэж хэлсэн байна. Одоо гэрч дэлгүүрийн ажилтны мэдүүлгийг харцгаая. Дэлгүүрийн ажилтан шөнийн тэг цаг орчимд дэлгүүрийнхээ хаалгыг хааж байхад согтуу эрэгтэй хүн ойртод тамхи асуусан. Тэр хүн хажуугаар өнгөрсөн саарал машины цонх руу чулуу шидсэн. Шидэхийн өмнө дэлгүүрийн баруун хойд талд нэг эрэгтэй эмэгтэй хоорондоо хэрэлдэж байсныг харж сонссон. Эрэгтэй нь гिचи янхан гэж хашгираад зогс гэж орилж байхад эмэгтэй нь суу явъя гэж байсан гин. Дараа нь тухайн эмэгтэй нь тэдний хашааны ойролцоо амьдардаг мөнхцөг болохыг мэдсэн гэж мэдүүлэгтээ тайлбарласан байна. За шинжээч нарын дүгнэлт шинжилгээний үр дүн ямар гарсан бэ? Тэмүүжингийн цуснд спиртийн агуулмж илэрсэн эсэх талаар харамсалтай нь хэргийн баримтчгийн мэдээлэл тодорхой дурдааг байсан. Харин мөнхцөгийн цус ходоодонд спиртийн агуулмж илрээгүй мөн мөнхцөгийн биеэс авсан арчдсаар үтрэнд эр бэлгээс илэрсэн мөн сэтгц эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Тэмүүжин хэрэг хариуцах бүрэн чадвартай сэтгцийн өвчнгүй болохыг тогтоосон. Гэмтрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочронд авчигдсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж дүгнсэн байна. Тэмүүжингийн бага нас өсвөр нас нь юу яаж өнгөрсөн бэ гэхээр Тэмүүжин 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн боловсралгүй, мэрэгжилгүй, урд нь хулгайн хэрэгт орж 2 жил ялдал эдэлж исэн. Эхнэр болон 4 хүүхдийн хамт амьдарч исэн. Хатас цэргийн мэдүүлгийн дагуу Тэмүүжин ажлын газрынхаа хамт ажиллаж исэн мөнхцөгтэй ойр болж одоо харилцаанд орж эхэлсэн. Тэмүүжин болон мөнхцөг хоёулаа арх согтууруулах хундаа нэлээд хэрэгэлдэг болохыг бас нэг гэрч мэдүүлэгдэд орсон юм байна. Гэхдээ арх уусан таарамжгүй харилцааны улмаас маргалцсан гэдэг нь одоо 30-аас 40 орчим настай эмэгтэй биеийг 90-95%-ийг шатааж амь хөнөөх одоо ямар нэгэн шалтгаан болохгүй. За одоо шүүгдэгчийн мэдүүлэг буюу Тэмүүжингийн мэдүүлэг. Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, би ийм зүйл хийгээгүй гэж маргасан, савда зүйлийг нь булааж аваад шидсэн, эргэж хартал гал ассан байсан гэсэн байна. Яг яаж гал гарсан бэ гэдэг талаар хариулт нь бол тодорхой бус. Анх савыг мөнхцөг өөрөө бие рүүгээ цацаж байгаад би булаад шидсэн, тэгсээ чинь л гал гарсан гэж ярьсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр өөртөө ийм гэмтэл үүсгэх боломжгүй гэж гарсан. Иргэдийн төлөөлөгч болон шүүхийн шинжилэн судалсан нотлох баримтуудаар Тэмүүжингийн гин буруу бол тодорхой болсон. Ингээд шүүхээс Тэмүүжинд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 1 дэх заалтын дагуу хүнийг онц харгас хэрцгийгээр алсан гин буруутайд тооцож нийтдээ 15 жилийн хугацаагаар хорих ялыг оноосон. За энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр тогтоосон байна. За дээр нь мөнхцөгийн ар гэрт учирсан хохиролт 19 сая 123,530 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулan хохирогчийн хууль ёсны төлөөлөгчд олохоор шийдвэрлсэн. Харин 4 хүүхдийн сэтгцэд учирсан хор уршигын нөхөн төлбөрийг иргэний эрэг хянаа шийдвэрлэх журмаар тусдаа нэхэмжлэхийг тус хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна. За одоо дараагийн хэрэг Өрхөнгай аймагт 2024 онд болсон хохирогч нь бол Нирай хүүхэд, шүүгдэгч нь 32 настай эмэгтэй, бүрэн дүнд боловсралтай, ажилгүй. Тэгэхээр яг юу болсон бэ? Эхнээс нь нарийн яри гэж бодож байна. Шүүгдэгчийн тухай
Одооноос эхлээд гэмтрэг үйлцэтгээдийг Инжээ гэд явна. Инжээ бол 32 настай Өрхөнгай аймагт төгөж өссөн. Бүрэн дунд боловсралтай, мэрэгжилгүй, тодорхой ажил эрхэлдэггүй байсан. За нөхөртөөгөө гэрлэлтэй бол батлуулаагүй, хамтран амьдарч байсан. Дундаасаа 5 хүүхэдтэй болсон гэр бүл байна. Инжээ урд нь буюу 2017 онд эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг зааснаар энгийнээр хэлбэл нэраа хүүхдийг алах гэмт хэргийн зүйл залтаар яллагдаж байсан. За тэгээд тухайн үед бол хорих ялаас чөлөөлөгдөж байсан. Өөрөөр хэлбэл Инжээ одоо энэ хэрэг нь анх удаагийн хэрэг биш ээ гэсэн үг. Холбогдсон эрүүгийн хэргийн талаар гэвэл 2024 оны 4-р сард Өрхөнгай аймгийн 10 хэр сумын 6-р баг Горгаз гих шатхуун түгэх станцын хойд талд байх цохион дунд хотын захын задгаа газар Инжээ тэр өдөр хог шатгах гэж явж исэн. Буцаж ирэхдээ чулуун дээр машинаа ингээд тэгинчлээ гэж нөхөртөө уцаар хэлсэн байгаа. За нөхөр нь орой 9 цагийн орчимд хүргэнийхээ дуудлагыг аваад шатхуун түгээх станцын ойролцоо машиных нь ямар нэгэн зүйлд асуудал гарсныг мэдсэн. Нөхөр нь шөнийн 1 цаг өнгөрч хахад гэртээ ирэхэд Инжээгийн царайн цонхийцэн унтчихсэн. За гаднаас машиныг нь аваад ирсэн хүмүүс орж ирээд эхнэр чинь дутуу төрсөн юм шүү. Машины хажуудал чинь цус болцсон байна гэж хэлсэн юм байна л да. Тэгээ нөхөр нь Инжээг тэр шөнө чи төрсөн юм уу гэж асуухад тийм ээ гэж хариулсан. За маргааш өглөө нь үүрээр гэхэд болох байх бараг 4 цаг 30 минутын орчимд нөхөр болон хит хитэн хамаатан садны хамтдаа нөгөө Горгазын арын зохион дунд очисон чинь тэгээ Инжээ өөрөө ураг байсан газараа зааж өгсөн байхгүй юу. Тэгээ тэр хүүхдийг олсон. Цагаан цус болсон даавуугаар орооцсон амьгүй 5 цаг 30 минутанд гэртээ авчирсан. Орой 18 цагт эмнэлэгт очиж үзүүлжээ. За нэраа өөхөд гэд арс тий. Одоо гэрч нарын мэдүүлгээс нөхрийн мэдүүлгэн гэх юм бол нөхөр нь мөрдөн байцаалтын шатанд тэрбээр 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс л Инжээг жирэмсэн байгааг мэдсэн. Тэгтээ 2024 оны цагаан сарын үеэр жирэмсэн эсхийг нь асуусан чинь үгүй гэж хариулж байсан. Өөрөөр хэлбэл Инжээ жирэмсэн байгаагаа нуусан байж болцсохгүй. За нөхөр нь бол удаан хугацаагаар хөдөө ажиллаар явсан учраас ерөөсөө хамт байж чадаагүй. Тийм болохоор иймэрхүү зүйл болохыг ч мэдээгүй. Машины хажуу тал цус болсон байна гэдгийг хэлсний дараа л мэдсэн байгаа юм. Одоо Инжээгийн өгсөн өөрийн мэдүүлгээс шүүхийн хэлэлцүүлэгт би хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирсэн. Тэгээд өвдөд байсан. Хөдөө яах гэж явсан, яаж төрснөө огт санахгүй байгаа. Хизээ төрхөө мэдэхгүй байсан. Хийсэн эрэхтэй гимшиж гин бурууга хүлээн зөвшөөрч байна гэсэн байна. За шүүхийн шинжилгээнд явуулсан дүгнэлтэнд Инжээ тухайн гэмтрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэл санааны гүн хямралтай байсан нь тогтоогдсон. Хуулийн хэллэгээр бол их нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нэраа хүүхдээ алсан гэж зөвлөжилсөн байгаа юм. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэгт хамаарах. За энгийнээр хэлэх юм бол ийм тохиолдолд хуульд тодорхой хорих ялыг оруулаагүй харьцангуй хөнгөн ял авч үздэг залт. Нэраа хүүхдийн биед үзлэг хийсэн тэмдэглэл цогтост хийсэн шинжилгээний дүгнэлтүүд хэрэгт авагдсан. Хохирогч нэраа хүүхэд архаг хууч өвчмгүй байсан гэж тогтоогдчихэ. За энэ хэрэгт бас нэг адилхан зүйл байгаа нь маш их гайхшрал төрүүлсэн. Гэхдээ ер нь бол би эхлэхдээ сая ярьсан шүү дээ. Инжээ 2017 онд яг л энэ гэмт хэрэгтэй адилхан зүйл залт буюу нэраа хүүхдийг алах гэмт хэргийн зүйлчлэлээр яллагдаж байсан бөгөөд за тухайн үед хорих ялаас чөлөөлөгдсөн. Тэгээд ингээд 2024 онд буюу 7 жилийн дараа адилхан эрхт холбогдож байна. Тэр үед ял идэлгүй чөлөөлөгдсөний дараа ямар нэгэн дэмжлэг тусламж үзүүлж ирсэн болов уу? Сэтгэл зүйн тусламж, нийгмийн ажилтан, эмнэлгийн яналт ямар нэгэн зүйл байсан уу гэдэг талаар бол ямар ч мэдээлэл байхгүй байна. Тэгээ баримт өчгт бол тэр талаар ерөөсөө мэдээлэл байгаагүй. Ингээд хүүхээс бол Инжээг эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг зааснаар их нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нэраа хүүхдээ алсан гэмтэрэг үйлдсэн гин буруутай тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийдгэсэн. За дэлгэрүүлэх юм бол Инжээ Өрхөнгай аймгийн 10 хэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглосон. Хэрвээ энэ ялаа биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг нь үлдсэн хугацааг нь хорих ялаар солихоор шийдэж байгаа юм. Хохирогч нэраа хүүхдээ хууль ёсны төлөөлөгч болох гэр бүлийн хүмүүс нь ерөөсөө нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн мэлээ. За ингээд өнөөдрийн ярих 2 хэрэг маань ерөөхдөө дуусчихин. Гэхдээ энэ бол үнэхээр харамсалтай хэрэг байгаа сте. 2 удаа жирэмсэлсэн. Тэгээ 2 удаа төрөөд ингээд нэраа хүүхдээ ингээд мдээгүй, би юу ч ойлгоогүй гэсэн тиймэрхүү тайлбар өгсөн байсан ч гэсэн жирэмсэн болсон бол эмчийн яналтандаа ороод хизээ төрхөө мэдээд хэдний дээлтэй байгаагаа мэдээд хүүхэд гэдэг зүйл чинь бол тоглоом биш шүү дээ. За тэгээд эцэст нь подкастаа дууссан сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та нар маань сэтгэлдээ гоё үлдээж байгаарэ. Ямар хуу вэ? Дараагийн эргээр юу яриулмаар вэ?
хоолой маань өвдсөн байгаа болохоор жоохон сонио ярьж иж магадгүй шүү. Уучлаарай. Тэгээ сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.